За сайн байцгаана уу. Apex Capital-ын зүгээс бэлтгэдэг ээлж судалгаа хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар болохоор Baidu буюу Хятадын Google гэж нэрлэгддэг компанийн талаар танилцуулахад бэлэн боллоо. За Baidu компани үндсэн бизнесийн модель бол ерөнхийдөө интернет хайлтын систем суурилсан тийм үйлчлэгээ байгаа. За тэгээ үүнийхээ хажуугаар богино хэмжээний видео хийх платформ, хиймэл оюун ухаантай холбогдсон Ernie Bot гэдэг ерөнхийдөө өөрсдөө хөгжүүлсэн хиймэл оюун ухааныг гаргаж байгаа. За тэгээ цаашлаад Apollo хэмээх нэртэй жолоочгүй автомат ухаалаг тээврийн хэрэгсэл жолоодох тийм үйлчлэгийг ерөнхийдөө хөгжүүлж явж байгаа. За сүүлийн 1 жилийн ханшийн өөрчлөлтийн хувьд болохоор 24.4%-аар ерөнхийдөө унсан байгаа. Оны эхнээс бол 11.4%-аар унсан байна. За энэ бол мэдээж Хятадын зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хувьцаанууд нь уналттай байгаад байгаа. За Baidu компани орлогын тайланг авч үзвэл ерөнхийдөө 60% нь болохоор онлайн маркетинг буюу хайлтын системээс орж ирж байгаа орлого байгаа. За үлдсэн 40% нь болохоор бусад үйлчлэгийн бизнес санал болгож байгаа. За нийт ашигын маржины хувьд болохоор 52%-тай. За цэвэр ашигын маржин 15%-тайгаар яг 23 оны тайлан хаагдсан байна. За Baidu компаниг өрсөлдөгч болон салбарын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулъя. За энэ босоо тэнхлэгт бол үн ашигын харьцаа буюу PE ratio харуулсан байгаа. За хэвтэ тэнхлэгт болохоор тухайн компани борлуулалтын өсөлтийг авч үзсэн байгаа. За эндээс харах юм бол ерөнхийдөө PE ratio-гоор хамгийн том өрсөлдөгч болон Google, Yandex, Kuaishou гэдэг компаниудаас ерөнхийдөө PE ratio харьцаа нь ерөнхийдөө бага байгаа. Инхээр тухайн компани бол бусад компаниудаас илүү хямдар зах зээлд үнэлэгдэж байна гэж харж болно. За мөн борлуулалтын өсөлтийг авч үзэхэд ерөнхийдөө 8.8%-тай ерөнхийдөө яг Google-тэй ойролцоо түвшинд явж байгааг харж болно. За бусад жижиг өрсөлдөгч нараас бол энэ нь бол орлогын өсөлт нэлээд өндөр байгаа харагдаж байна. За бусад харьцаа үзүүлэлтийг авч үзэхэд нийт хөрөнгөний өгөөж бол эзэдийн өмчөөс бусад харьцаа үзүүлэлтийн хувьд бол салбарын бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад бол айгүй боломжийн харьцаа үзүүлэлттэй байгаа. За жишээлбэл үн дансны үнийн харьцааны хувьд болохоор Google 662-тай бол Baidu 1.6-тай гэдэг нэлээд бага байгаа. За энэ нь болохоор мэдээж яг өөрийн хөрөнгөтэйгөө ижил хэмжээний ханшаар бол зах зээл дээр арилжаалагдж байгаа, хямдар үнэлэгдэж байгаа гэдгийг харуулж байгаа. За мөн өөр үнэлгээг илэрхийлдэг enterprise value буюу компани үнэлгээг хүү татвар илэгдэл хорогдлын өмнөх ашигтай харьцуулсан үзүүлэлт нь болохоор 458-тай байгаа. За бусад салбарын энэ Hello Group гэдэг эндээс бустай нь харьцуулахад бол нэлээд бага байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг салбарын бусад өрсөлдөгчнөрөөс зах зээл дээр багаар үнэлэгдэж байгааг энэ харьцаа үзүүлэлтүүдээс харж болохоор байна. За Baidu компани хувьцааг яагаад сонгох вэ гэдэг дээр дөрвөн ерөнхийдөө шалтгаан авч үзье. За эхнийх нь болохоор шинэ бизнесийн модель. За ерөнхийдөө компани сүүлийн жилүүдэд бол хиймэл оюун ухааны салбарт бол нэлээд хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаагаа анхаарлаа хандуулж байгаа. Хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн нь болохоор шинэ орлогын модель үүсгэхээсээ гадна яг үндсэн бизнес болох зар сурталчилгааны видео стриминг зэрэг үндсэн яг бизнесүүдээ бол нэлээд дэмжиж байгаа. За жишээлбэл Ernie Robot нь зар сурталчилгаа үүсгэх, сайжруулах, зорилттой хэрэглэгчдийг таних зэрэг дээр оновчтой зар үүсгэх боломжийг нэмэлтээр олгож байгаа нэлээд давуу талыг бий болгож байгаа. За дараагийнх нь болохоор өсөн нэмэгдэж буй зах зээл. За Baidu нь Хятадынхаа хайлтын системийн яг зах зээлийнхаа 60 гаруй хувийг эзэлдэг. За тус зах зээл маань ерөнхийдөө ирэх дунд хугацаанд болохоор жил бүр 7%-аар өсөх боломжтой гэсэн тийм таамаглал гарсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг Baidu маань хайлтын системийн зах зээлийнхаа 60%-ийг эзлээ явж байхад л борлуулалтын орлого нь ерөнхийдөө жилд дунджаар 7%-аар яг баталгаатай өсөх тийм боломжтой гэсэн тийм таамаглал гарсан байгаа. За мөн сүүлд гарсан мэдээлэлээр бол Apple компанитай хиймэл оюун ухааны систем дээр хамтарч ажиллахаар болсон байгаа. За энэ нь болохоор Хятадд iPhone 16 болон iOS 18 үйлдвэрийн систем дээр Baidu-гийн хиймэл оюун ухааныг ашиглахаар болсон. За тэгээ энэ нь бол мэдээж дэлхийн томоохон компани Baidu-д хиймэл оюун ухааны салбарт нь итгээд хамтарч байгаа нь нэлээд ихтгэл үзүүлж байгаа хэрэг болж байгаа. За хамгийн сүүлийнх нь болохоор чөлөөт мөнгө уурсгал болон үйл ажиллагааны ашигын өсөлт байгаа. За ерөнхийдөө 23 оны тайлангийг харах юм бол борлуулалт 9%-аар өссөн бол үйл ажиллагааны ашиг харин 37%-аар чөлөөт мөнгө уурсгал нь 42%-аар өссөн байгаа. За энэ юуг бидэнд харуулж байна гэхлээр компани үндсэн үйл ажиллагааны ажиллагаа нэмэгдээд цаашлаад илүү компани чөлөөт мөнгө уурсгалыг бий болгож чадж байгааг харуулж байгаамаа.
Дараагийн хэсэгтээ болохоор за мэдээж одоо хувьцааны хөрөнгө оруулалт нь одоо эрсдэлтэй байдаг те. Одоо магадгүй авсан ханш одоо унах магадaltaй. За тэгвэл баядууд ерөнхийдөө ирээдүйд тохиолдож болцсохгүй одоо эрсдэлтэй хувьцааны ханшид одоо сөргөөр нөлөөлж болох үе хүчин зүйлийг авч үзсэн байгаа. За эхнийг нь болохоор чипний хязгаарлалт байгаа. За энэ болохоор Америкийн чип үйлдвэрлэгчдэг одоо хятадын зах зээл их баригчдын зүгээс одоо хориглох тиймэрхүү шийдвэрүүд гараад явж байгаа. За тэгээ мэдээж одоо Америк хятадын худалдааны дайн үргэлжилж байгаа нь бол компани ирээдүйн үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж болно. Хагас дамжуулагч нь болохоор яг хиймэл оюун ухааны салбарт хамгийн одоо гол орцуудын нэг байдаг учраас ерөнхийдөө тийм сөрөг нөлөөлөл гэж үзээд байгаа. Хиймэл оюун ухааны салбарт одоо нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэгээд хэрвээ тухайн одоо хиймэл оюун ухааны одоо бизнес модель нь магадгүй одоо баядуугийн төлөвлөж исэн шиг хэмжээнд одоо сайн ажиллаж чадахгүй байвал хийсэн хөрөнгө оруулалт нь одоо ашиггүй одоо зардал болж үүсэх магадaltaй. За энэ цаашлаад мэдээж урт хугацааны санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болцсогүй ингэж харж байгаа. За мөн хятадын одоо эдийн засгийн зах зээлийн уналт байгаа. За энэ болохоор ерөнхийдөө одоо Хонконг те Шанхай хятадын хөрөнгөний биржүүд дээр арилжаалагч байгаа компаниуд дээр бүх компанид сөргөөр нөлөөлж байгаа. За энэ дээр мэдээж Америктэй хийж буй худалдааны сөргөлдөөн. За тэгээд үйл хөдлөлийн хөрөнгөний зах зээл унж байгаа. Тэгээд үйл хөдлөлийн хөрөнгөний зах зээл нь цаашлаад одоо бусад зах зээл рүүгээ ямар хэмжээнд одоо сөргөөр нөлөөлж байгаа вэ те. Гэхдээ зүйлүүд нь ерөнхийдөө ирээдүйд одоо ханшийн өсөлтөд одоо сөргөөр нөлөөлж болцсохгүй маа гэдэг хүчин зүйлүүдийг авч байгаа. За энэ дээр Wall Street-ийн одоо шинжээчдийн одоо ирээдүйн ханшийн таамаглал болон яг авах уу зарах уу дээр яг өөрсдийнхөө үнэлгээ дүгнэлтийг гаргасан хэсэг харагдаж байна. 37 шинжээчдээс ерөнхийдөө 26 буюу дийлэнх нь ерөнхийдөө тухайн хувьцааг одоо аваа гэдэг тийм зөвлөгөөг өгж байгаа. За тэгээд ханшийн таамаглалыг харах юм бол яг дундаж ханшийн зорилт бол 158 тай гэж таамагласан байна. За энэ болохоор одоогийн ханш бол ерөнхийдөө 102 Хонконг доллартай арилжаалагч байгаа бол дундаж ханшийн таамаглалт хүрлээ гэхэд ерөнхийдөө 58 орчим хувийн ханшийн өсөлт үзүүлэх тийм боломжтой таамаглалыг гаргасан байна. За тэгээ хамгийн максимумда буюу дээд ханшийн зорилт нь болохоор 216. За хамгийн бага буюу хамгийн одоо сөргөөр нөлөөлөд үзэхэд ханш бол 110-д хүрнэ хэмээн таамаглаж байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө яг хувьцааны ханш одоогийн ханшнаас хамгийн муу байдлаар өссөн ч гэсэн ерөнхийдөө 10% өсөлтийг үзүүлж чадхаар юм байна гэд таамаглалыг гаргасан байгаа. За тэгээ хэрвээ та тухайн хувьцаанаас сонирхож одоо Bex Capital-аар дамжуулж гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоо барих мэдээллээр орж бидэнтэй холбоо бараарай.